Худалдаа үйлчилгээний газруудын ажиллах цагийг уртасгаж автозамын ачааллыг бууруулна. Хуванцар хог аягдлын хэмжээгээр манай улс дэлхийд 9-р оржээ. Малын хулгайн бүлэгдэхээдийг илрүүлэн баривчлалаа. Он гарсаар 35 автомашин хулгайд алдагдаж 25-ыг нь олжээ. Цэвэндаш Улаанбаатараас Бээжингээс Танжин хүртэл 1600 км гүйхээр гараанаас гарлаа. Бюродод цагаан сарын баярыг архигүй тэмдэглэнэ. Ice Global-ийн цөөн хор мэмэдэ эхэлж байна. Худалдаа үйлчилгээний газруудын ажиллах хуваарьт цагийн менежмент хийж автозамын ачааллыг бууруулах боломжтой. Мөн хүмүүст сандарч төвдлгүй 50 чөлөөтэй үйлчлүүлэх боломж бүрдэнэ гэж үзэж байна. Энэ зорилгоор ажиллах цагийг сунгах, шөнийн 12 цаг хүртэл уртсгахыг томоохон зах худалдааны төвийн удирдлага худалдаа эрхлэгчдэд Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас санал болгожээ. Олон улсын судалгаагаар манай улс нэг хүнд ногдох хуванцар хог хаягдлын хэмжээгээр дэлхийд 9-р ирэмлэгдсэн байна. Энэ нь хуванцар бүтээгдэхүүний хэрэглээг бууруулах, нэг удаагийн хуванцараас татгалзах, хог хаягдлыг ангилан ялгах, дахин боловсруулах тогтолцоог сайжруулах шаардлагатайг харуулна. Цагдаагийн байгууллага малын хулгайн бүлэгдэхээдийг илрүүлэн баривчлалаа. Тодорхойлбол А нарын этгээд өнгөрсөн оны 11-р сараас хойш Сүхбаатар аймгийн Баруун урт, Мөнх хаан, Уулбаян зэрэг 3 сумдаар дамжин 13 удаагийн үйлдэлээр малчдын 17 бод, 9 бог малыг бэрчээрт нь ядалж хулгайлах гэмтэрэг үйлсэн тогтогджээ. Цагдаагийн байгууллагад он гарсаар тээврийн хэрэгсэл хулгайлах гэмтэргийн шинжтэй 94 дуудлага мэдээлэл бүртгэгдэж, үүнээс 35 автомашин хулгайд алдагджээ. Үүнээс 25-ыг нь илрүүлсэн байна. Тээврийн хэрэгсэл хулгайд алдагдах шалтгаан нөхцөл нь өвлийн үйлрэлт, ажил гэр бүлийн хэрэгцээнд болон үр хүүхдээ сургууль цэцэрлэгт нь хүргэж өгөх, сар шинийн баяр болох гэж буйтай холбоотой зах худалдааны төвүүдээр үйлчлүүлэхдээ тээврийн хэрэгслийн асаалттай, хонгорхой, эзэмгүй орхисноос үүдэн автомашинаа хулгайд алдах тохиолдлууд бүртгэгдсэн. Говьд тамирчин уулын спортын олон улсын хэмжээний мастер бэлтгэл хурандаа Цэвэндаш Улаанбаатараас Бээжингээс Танжин хүртэл 1600 км гүйх гэж байна. Түүний гараа Сүхбаатарын талбайгаас эхлэх бөгөөд замын үд, Ирээн, Хөхот, Жанчхүүгийн даваа, цагаан хэрмээр дамжин өдөр бүр бүтэн марафон буюу 42 км гүйж 1600 км-ийг 40-оос 45 хоногт туулах юм байна. Бюродод цагаан сарын баярыг архигүй тэмдэглэнэ. Ялангуяа 18-нд Улаанбаатар хотод архи согтууруулах төрлийн ундааг худалдан борлуулахыг хориглоно. Хоригийг хэрэгжүүлэхэд хууль сахиулах байгууллагаас хатуу хяналт тавьж мөрдүүлнэ гэлээ. Ice Global-ийн цөөн хор мэмэдэ байлаа. Ажлын амжилт хүсье.